Халиун бууг сүлбүүлж өгсөн Нүхтийн амны газар эзэмшигч компанид хашааны стандартаа өөрчлөх шаардлагыг удаа дараа хүргүүлж ижээ. Гэвч төрийн байгууллагуудын олон удаагийн шаардлагыг хэрэгжүүлээгүй улмаар амтны аймаг эрсдэгэд хүргэсэн SGGS компанийн газрын эрхийг цуцалж байгаагаа байгаль орчны сайд мэдгдлээ. Халиун бууг одоо Бодголийн экологи эдийн засгийн суурь нь 12 сая 700 мянган төгрөг байдаг. Тусгай хамгаалалтаа газар нутаг дээр энэ үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж торгуулийг оногдуулдаг. Нэг ёсондоо 25 сая 400 мянган төгрөгийн торгуулийг ногдуулж байгаа. Нийт тохирлын үнэлгээ. Мөн стандарт бус үйл ажиллагаа явуулсан захиргааны хэмжээ акт дэглэм горимж өртсөн тул 30 сая төгрөгийн торгуулийг торгуулаар торгох. Тус хуулийн этгээдийн газар ашиглалтын талбай хэмжээг хэсэгчлэн цуцалж талбай хэмжээг 18,149 м квадрат болгохтой холбогдуулан хамгаалтын захиргаанаас 2026 оны 1-р сарын 30-ны өдөр А85 тоод албан бичгээр сонсох ажиллагааны мэдээлэл хүргүүлж газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах сандлыг үндэслэн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А139 дугаар тушаалаар газрын эрхийг өнөөдөр цуцалж байна. Зэрлэг амтан дээлтэй хашааны стандартыг 2025 онд баталсан. Амтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулж байгаа орц гарцыг чөлөөлөх зорилгоор 30 гаруй талбайн газар эзэмших өмчлөх эрхийг хэсэгчлэн болон бүрэн цуцалсан байна. За мөн Богдхан уулын хамгаалтын захиргаанаас 600 гаруй байгууллагт шаардлага хүргүүлжээ. Стандартыг хэрэгжүүлэх хүрээнд Богдхан уулын дархан цаазд газрын 27 байршилд 43 иргэн аж ахуй нэгж байгууллагын 10.7 км урт стандарт бус хашааг буулгаж шаардлагад нийцүүлжээ. За Богд уул нийслэлийн ногоон бүс орчимд 2018 оноос хойш нийт 17 бууг үхэж хорогдсон бөгөөд цаашид иргэн аж ахуй нэгжүүдийн газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээг авна гэлээ. Хамгаалтаа газар нутагт биш, Богдхан ууланд биш, бүх тусгай хамгаалтаа газар нутгууд гориг дээрэлж хөвсгөл одоо та бүхний нөгөө төрүүл сонсдгоо те. Зэд ханта гэхэд одоо уулаар нь хашаад хэдэн мянган өхөр оруулаад ингээд тэнд тусгай хамгаалтын хуулийг зөрчөөд байгаа. Тэгэхээр энэ олон газруудад бүгдэнд нь нэгэн жигд хэрэгжүүлнэ. Хашаага энэ албан даалгавар, энэ албан шаардлага хуулийн болон салбарын бий болгосон шаардлагуудыг биелүүлээгүй газруудад тухайн олгосон зөвшөөрлөөр газар ашиглаж байгаа ш. Тэгээ нийслэлийн иргэдийн урлагийн тогтоолоор баталсан хашааны стандарт байгаа. Зэрлэг амтнд ээлтэй хашааны стандарт. Тэр стандартыг хангасан хашааг бол барьж байна. Өнөөдрийн байдлаар хан уул дүүрэг болон Баянзүрх дүүргийн газрын татврын албаны мэдээллээр 14 орчим тэрбум төгрөгийн татврын өртөө иргэн аж ахуйн нэгжийн судалгаа гарсан байна. Тэгэхээр энэ газрын төлбөр бол сүүлийн 3 жилийн тодорхой хугацаанд шатаратаа үүссэн төлбөрүүдийн үлдэгдлүүд байгаа. Энэ газрын төлбөр төлөөгүй иргэн хуулийн этгээд төр хамгаалтын захиргаа болон байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэл шаардлагуудыг хөргүүлээд төлөөгүй тохиолдолд бол газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг хөндөх асуудал яригдчих.